За эрхэм хүндэс сонсогчдод үзэгчдод та бүгдийнхээ өдрийн түмэн амар амгалан айлтган мэдчихлээ. Номын хавчар нэвтрүүлэг эрхэм үзэг сонсогч та бүхэнд хүрэхэд ийм бэлэн болсон байна. За ингээд бид бүхэн номын хавчар нэвтрүүлгээрээ уул номын агуулгын талаар та бүхэнд бас хүргэж байгаа. Манай одоо зочин хөтлөгчөөр Өөлдөвгийн Бадарчин отгоо докторант маань өргөдөн оролцож номын агуулгуудыг та бүхэнд бас хүргэдэг байгаа. Бид бүхэн Монгол орны сайхан уул усны тухай, за түүнтэй холбоотой домог, за түүхэн их сурвалжийн талаар мэдээллүүдийг эрхэм үзэг сонсогчдод та бүхэндээ одоо хүргэж ирсэн. Ингээд өнөөдөр этик нүүр ам шүдний эмнэлгийн ерөнхий эмч Итүүгэн сургуулийн багш Баярмаа эмч маань бас хүрэлцэн ирсэн байна. Танд энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Сонсогчдод бас та бүхэндээ өдрийн мэнд хүргье. За баярлалаа. Үнэтэй цаг заваас хуваалцаж бас хүрэлцэн ирсэн явдалд туйлаас талархаж байгаагаа илэрхийлье. За баярлалаа. За тэгэхээр отгоо докторант багш бид нэр одоо хамтдаа нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэдэг одоо сэдвээр өмнөх одоо нэвтрүүлгүүдэд бэлдэж ирсэн бол энэ удаад уул номын агуулгаас одоо нэвтрүүлгүүдэд бэлдэн хүргэж байгаа. Тэгэхээр уул номын агуулга дээр энэ удаад бол бас ертөнцийн 4 зүг 8 зохист байдаг гэдэг шиг 330 сум, за 21 аймагт байдаг одоо уул усны тухай, Монгол орныхоо уул усны тухай ярьж байгаамаа. Тэгэхээр Баярмаа багш маань бас та өөрийгөө сайхан танилцуулахгүй юу манай үзэг сонсогчдод? Би болохоор одоо мэргэжлэрээ 14-5 дахь жил ажиллаж байгаа. Ерөн нүүр шүдний эмч байгаа. Одоо өөрөө эмнэлгээ нээгээд 2 дахь жилээ нүүр үзэж байна. Одоо Итүүгэн сургуульд багшлаад явж байгаа. За тэгэхээр отгоо докторант маань та бас өнөөдрийнхээ сэдв агуулгыг сайхан танилцуулаа. Тэгээ зочдтойгоо хамтдаа гуруулаа. Сэдвээ гүнзгийрүүлээд ингээд яриад явъя. За өнөөдөр ярих сэдв бол ноён уулын талаар ярина. Хүннүүгийн оршуулгын зохицлбор дурсгалт газар англиар авсан. 2020 онд Монгол Улсын тусгай хамгаалтанд авсан уул баг. Энэ талаар өнөөдөр ярина. За тэгэхээр уул усны сайхан түүхэн домгуудыг бид бүхэн ярьж байгаа. Баярмаа эмчийн хувьд бол аль одоо нутаг усаар овоглож явдаг юм бэ? Сайхан танилцаад явъя. За аав талаа хөх юм бол Говь Алтай, Алтай. За Говь Алтай. Уучлаа, Говь Алтайн Дарив. Дарив. За. Ховдын Дарив сумтай зэрэгцээ хил залгаар оршдог юм нутаг ус байгаа тийм ээ. За тэгвэл Говь Алтай одоо талын бид хоёр бол өмнөх одоо мэдээллүүдээр хантайшир уулын талаар одоо мэдээллүүдийг бас хүргэж ирсэн. Хантайшир бол одоо гоолтайчуудын Говьалтай Алтай жиглэлийн энэ хүмүүсийн бол одоо шүтрэн биширдэг дээдэлдэг одоо ийм сайхан уул усны нэг яах аргагүй одоо мөн. Та ер нь одоо Монгол орны бас сайхан энэ уул усны талаар ер нь хэрхэн яаж одоо сонирхдаг вэ? Энэ талаар бас та үзэл бодол өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юу? За нөгөө хүн судлаач эмч хүн болохоор яг уул усаа төдийлөн уншаад ах зав бага байдаг боловч яг манай хадам ээжи маань нөгөө газар зүйн багш хүн байгаа, маш их сурах бичиг ном байдаг. Сонирхон бас завзаагаар бол хүүхдээ харахыг хажуугаар сонирхож уншдаг байлаа. Бас дээр үеийн аман болон одоо эмгид өвгүүдээс мань ирсэн аман сайхан зохиолууд домгууд их байдаг шүү дээ. Тэрийг их сонсож өслөө. За тэгэхээр одоо нөгөө бид бүхэн чинь бол нөгөө ингээд бичгээр тэгээд ном болгоод үлдээх нь шаштрдэж үлдээх нь их баг ой санамжаараа одоо үр хүүхдүүдтэй өвлүүлж үлдээдэг ийм бүр ийм түүх домгийн ийм одоо их сонин бас нэг ийм боловсрал эзэмшдэг ийм соёлтой ийм ард түмэн шүү дээ тийм ээ. За тэгэхээр ноён уул бол муу одоо бид хэдтэй бол их ойрхон оршиж байгаа ийм уул тийм ээ. Тий. Ноён уул нь Төв аймгийн Борнуур, Батсанбар сум, Сэлэнг аймгийн Мандал сумын цагт оршдог байна. Уулын баруун талын сүжигт, өмнөд талын журамд, зүүн талын хужирт гэсэн 3 амд нийт 230 орчим хүннүүгийн боршил байгаа. Дурсгал газар ихэнх боршил нь газрын өнгөн хөрсөн дээр ил цухах дөрвөлжин хэлбэрийн гол байгууламж, түүний өмнөд талд залгуулан байгуулсан урт гонцгой үүдвчтэй хүннүүгийн янз бүртний боршнууд бол байгаа. Түүншин жирийн иргэдийн царилхан дараастаа борш болон том боршны дагуул боршнооч байгаа. Ноён уулын дурсгалт газрыг бол анх 1912 онд санамсаргүй байдлаар илрүүлсэн бөгөөд Оросын шинжлэх ухааны академиас томилсон Монгол төвдөө экспедиц 1924 онд анхны малталгаал хийсэн байна. Тус экспедиц нь бол дурсгалт газарт үүдвч том борш 6 баллуудын 1 6 23 25
Кондративийн тодорхойгүй тооны дугуй Борш, Андреевийн Борш зэрэг малтсан байна. Уг экспедиц томилогдсон ирсэн Иса Петловхо гэ Бороконоор 1925 онд өв төвчтэй 2 Борш 12-24-р нэмж малтах гэж түүний дараа 1927 онд судар хүчийн хүрээлэнгийн ажилтан АД Сумако 2 Борш 5 дахь Сумаковын малтсан байна. 1954-өөс 55 онд дорж сүрэн өв төвчтэй 2 болон дугуй хэлбэр 9 Борш 9-аас 11-р газар малтан судалсан байна. Мөн тэрээр 1955 онд өв төвчтэй болсны дэргэд байрлах 8 байгууламж болон 1 дугуй Боршийг малтсан юм. 1961 онд дорж сүрэн Унгарын археологч Эрдээлийн хамт Хожиртын аманд 2 дугуй Борш малтаж үүнээс хойш тус тусалт газар хитэд удаа гүймэл хайгуул хийгдсэн ба 2006-2015 онд Монгол Оросын хамтарсан шинжилгээний анги 4 язгууртны Боршийг бол малтан шинжилсэн байна. Тэгэхээр Монгол оронд бол нэг тийм хэрэгсүүр гэдэг нэг юм газрууд гэдэг тийм эндээс бол их олон төрлийн булш бунхнаас бол Монголын эрт цагийн түүхэн олдурууд нэлээд ингэж олдож байна гэдэг. Зүгээр эмчээсээ би бас нэг сонирхоод ийм зүйлийг асуумаар байна л да. Таны мэрэгжилтэй бас их ойрхон байх болов уу гэж бодоод. Тэгээ миний саяхан нэг ийм сонссон мэдээлэлээр бол Булган аймагт малтлаг хийсэн чинь за тэр хавьд оршин байгаа нэгэн газраас ийм муми ч юм ямар нэгэн хүний ийм арга яс ийм олбор олцсон байна гэд. Тэгээ ер нь энийг нь археологийн хүмүүс яагаад судлах болсон энэ төр гэдэг чинь бас их тодорхой асуудал болоод байгаа юм л да. Тэгэн гут ер нь хүний амьдралын мэдээлэл бол хүний ингээд шүдэнд ингэж хадгалагдаж үлддэг юм байна гэдэг ийм мэдээлэлтэй болсон. Би сүүлд юм уншиж байгаа. Тэгэхээр энэ ер нь хэр зэрэг үнэн бодиттой мэдээлэл байд юм болоо. Үнэн шүү. Хүний шүдний палан маань хүний биеэрт хамгийн хат байсан байхгүй. Тийм амархан бутарч хагарч өрдөггүй. Тэгэхээр бусад хэсэг нь нэгт хэсгээрээ арай нэгтшил багтаа учраас газрын дээр дараалт юмд бицэрдэг бол шүдний палан бицэрдэггүй хадгалагдаад байж байгаараа тухайн хүн хэдэн настай байсан хэдэн наснда хорвоог орхисныг мэдэх боломжтой байдаг. Цаашлаа тэрийг судлаад үзэхээр хэдэн жил болж байгааг нь үзэх боломжтой. Тэгэхээр шүдээр нь хин нэгнийгд танихгүй хин нэгнийг олоход шүднийх нь хിവэрэндээ шүднийх нь юугаар нас хүйс хизээнээс орсон хэн бэ гэдэг нь хүртэл тогтоох боломжтой байдаг байхгүй. Харин би тэгээ бас гайхажсэн дээр шүд бол хүний эрүүл мэндийн ховдич тэр эргээд бас ингээд түүхийнхэн талаас аваад үтсэн гэсэн тэр том их дата байд юм байна да. Шүд болов гэж ингэж бодож ирсэн. Тэр битийг л тэр бунхнаас гарч ирсэн Булган чиглэлийн тэр бунхнаас нь гарч ирсэн энэ материалаас авч үзээд орчин цагийн үетэйч бас ингээ хүмүүсийн шинжилгээнүүдийг харьцуулаад үзэхэд жишээлбэл Булган нутагт амьдардаг хүнийх бол нэг ашигтай бактери нь их байд юм байна. Энгийн бусад аймгийн хүмүүстэй харьцуулахад ашигтай бактерийн тоо их байдаг юм байна. За тэрч бүхэл яг тэр нутгаас гарсан олдсон тэр олдуураас нь жишээлбэл тэр хүний амьдралын баг ихэнх хугацааг нь ингэж гаргаж ирсэн энэ төр гэдэг нь бол надад их өрмөц сонин санагдчихсэн л да. Тэр хүний бол сэтгэлийн тойл бол нүд гэдэг шүү дээ. Шүд бол юуны тойл юм бэ? Ахуйн тойл. За ахуйн тойл. За тэр хүн бол ер нь амьдралдаа хэр их зөв цэвэрхэн арчилгаатай амьдарч байна вэ? Амьдарч ирсэн бэ гэдэг энэ түүхийг бол харахад бол шүд бол голлох үүргийг гүйцэтгэдэг байх юм тийм ээ. Нэг харц хүн үү, ноён хүн үү, пиадал хүн үү гэж юм тэрээр мөртл харагддаг. Тэгэхээр энэ амьдралын нэг ийм томоохон ийм шилжилтийн ийм жишээнүүд ингээд бид ноён уулын бус болон бусад хэрэгсүүрүүдийн талаар сайн ярьж штэ тий. Эндээс нь ингээд би мэдээлэл сонсоход тийм ээ зүгээр нэвтрүүлгээ баяжуулах үедээ сайн энэ зүйлийг бол ингээд асуусан. Тэгэхээр шүд бол хүний амьдралын бол үнэхээр нэг тийм түүхийг агуулдаг ийм том дата байх нэ гэдгийг бол бас ойлгож мэдэж явлаа. Баярлалаа. За ингээд үргэлжлүүлээ тийм ээ мэдээлэлээ. Ноён уулын боршнууд нь бол хөрсний онцлогоос хамаарч оршуулах хэсэгт байх модон байгууламж нь харьцангуй сайн хадгалагдсан ба хүн амьтны дүрсийг өнгийн утсаар хатгсан нэхмэл эдэл домгийн амьтны дүрсийг зээглэн чимээс эсхий ширмэл ширдэг грек ромын домгийн бурхтын дүрс хөөмөл мөнгөн эдэл хятад бичгтээ чи бодогтой аяг олон төрлийн алт
мөнгө үнэт чулуу эдлүүд хөрс авсуулга том шавар фар зэрэг ховор содон олдурууд илэрсэн дэлхийд алдартай дурсгалт газар юм. Ноён уулын булш нь бол одоо Төв Азийн нүүдлийн соёлын иргэжлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь хүннүү судлал юм. Хүннүүчүүд нь одоо манай эртний өмнөх 3 дугаар зууны үед хүчрэгж мандаж Төв Азийн эртний нүүдэлчин аймагуудын дундаас анх удаа өөрсдийн төр тусыг байгуулсан билээ. Манай эртний өмнөх 209 онд Хүннүү аймагуудыг зоглогч Модон Шаниу Хүннүүгөө 24 аймгийн нэгтгэн захирч Хүннүү улсыг бол одоо үндэслэн байгуулсан байна. Хүннүүгийн төрийг барьж агсан хэсэг нь монголчуудын өв учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр туус гэж одоо үздэг. Хүннүүгийн нутаг дэвсгэр нь бол одоо өмнө зүг цагаан хэрмээс умард зүгт байгаль нуур, баруун зүгт ил тарвахтай, дорн зүгт солонгосын хойг хөрч байсан. Хүннүү нар нь одоо Хүннүү улсын хаан Модоны өргөө хангай нуруу орхны хөндөд бол байсан. Модоны үед бол Хүннүү улс ихэд хүчрхэж Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч Хятадын хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болсон баг. Модон шаниуд ялагдсан хан улсын хаан Гаоди манай эртний өмнөх 198 онд Модонтой ургийн холбоо тогтоож найрамдлын гэрээ байгуулж байсан ба уг гэрээ ёсоор Хүннүү хан гүрэн 2 бие даасан энэ сацуу 2 эзэнт гүрэн гэдэг харилцан хүлээж ирсэн бол байна. За тэгэхээр Монгол орны одоо түүхийн хувьд аваад үзэхэд одоо яндаж баршгүй далаа шиг өстэй яасан их одоо сайхан ариун түүхтэй ямар их сайхан ийм амьдралын хэм маягийн хувьдш төр аж ахуйн хувьдш төр одоо ямар их баялаг түмэн бэ гэдгийг эндээс бас анзаарагддаг тийм ер нь түүхээс. За манай Одгүй багш маань бас ярьдаг. Ер нь дэлхийн одоо бусад олон улс үндэстнүүд байна. За тэр дотор одоо манай Монгол орны одоо энэ газар нутаг. За дээр нь бол энэ зон олных нь одоо тэр ухаан сэтгэл гэдэг ямар агуу юм бэ? Энэ уул ус нь хүртэл өөрөө өнгөрсөнд одоо үлдсэн энэ он цагуудын тухай ийм түүхэн дурсгалуудыг одоо авч үлдсэн, ууландаа авч үлдсэн байх юмаа гэдэг жишээг бас ингэж гаргаж ирдэг. Тэгэхээр таны хувьд бол одоо Монгол орны ямар үзэгсэлэнт одоо уулс руу аялаж байв. Энэ тухай сайхан яриагаар бас өргөжлүүлэх үү. За их хавар явдаг хүн тийм тийм үү. Ер нь аялал энэ төр дээр бол ер нь очиж үзье гэдэг тийм сайхан газар байдаг болов уу? Монгол хувьд тэр чигтэн л явж үзсэн мээр. Ааха. Жишээлбэл одоо хамгийн ойрхон гэхээр манайхан бол Отхон тэнгэр хайрхныг бол ихэвчлэн бол нэг тийм ийм сүсэг бишрэлтэй ард түмэн шүү дээ бид нар ийм 6 дахь метр хөөм ийм хүртээ хэмжих өндөртэй гэх юм уу тэрийг хүндлэх одоо сэтгэлгээ их уудамтайч гэх юм уу ингээд Отхон тэнгэр хайрхны хүмүүсүүд бол ихэвчлэн одоо зорж үзхийг бол ихэвчлэн бас чухалчилдаг. Таны хувьд бол уул хайрхан хийсэлөө би говьроо их явж үзэх хүсдэг. Даавруудад бол очиж үзээгүй л юм. За. Сайхан тал нутдаг элсэн махан явж ирсэн гинтэл ингээл гац цөмрөө сайхан хүрхээ гараад ирдэг гэдэргээл имээ маань багт бидрийг өсгөхдөө ярддаг байсан тэр газруудыг л явж үзмээр байна. За тэр бол одоо маш сайхан одоо онгон дагшин хэвээр байгаа. За сүүлийн үед бол бас нэг жоохон эмзэглэмээр Монгол хүмүүс бид хүн бас эмзэглэмээр нэг асуудал бол Монгол улс бол нэг тийм уул уурхаан одоо нэг одоо баад суурч юм шиг ингэж харах боллоо шүү дээ улс төрийн бодлогын хувьд ч гэсэн. За эндээсээ болоод бас зарим нэг зүйлүүд бол бас жоохон ингэж гундах ч юм уу иймэрхүү тохиолдлууд одоо байна гэж ингэж бас ингэж хардаг тийм энэ нь бас жоохон сэтгэл эмзэглэв шүү дээ. За одгүй докторантын хувьд болохоор зэрэг уул номынхоо яг зураг одоо энэ номынхоо ихэн дээр одоо хавцсан дээр энэ ноён уулын тухай ноён уулын одоо зургийг бас байршуулсан байдаг тийм. Тэгэхээр эндээсээ эхлээд сэдвээ өргөжлүүлээд явъя тийм. Ноён уул бол ер нь хүн төрлөختний түүхэнд хамгийн их гавь байгуулсан буюу эзэнт улсыг байгуулсан Хүннүү улс гэж байна. Яг Хүннүү улсыг бол хүмүүс олон улс булаацалдаг л да. Одоо манайх гээл. Гэхдээ эцсийн дүндээ Монгол гаралт монголчууд юм аа л гэдэг нь одоо ингээд энэ нотлох нь олж байгаа олдроос нь нотлогдод байна. Тэр олдвор нь л одоо манай ноён уул дээр байгаа учраас би уулынхаа нүүр зураг дээр ноён уулынхаа зургийг бол тавьсан. Номынхаа нүүр зураг. Тэр бол одоо 2020 оны онд авчирсан. Ягаад тэр үед авчирсан гэхээр тухайн үед энэ ноён уул чинь алтны одоо компаниуд одоо бараг 4-5 компани энд ч орчихсон мэсэн шүү дээ. Тэгэл нөгөө хүмүүс чинь нутгийн иргэд болоо хотод ирсэн усууд эсрэг хүцэл
Тэгээ эсрүүцийн дүнд одоо ноён уулгын ингээд улсын тусгай хамгаалтанд орчихсон явж байгаа. Одоо тусгай хамгаалтанд орохоос наагаар би бол энэ ноён уулыг бүр чаашлаа тархан цаацтай болоосоо гэж дотор боддог. Тэгэхээр бас төрийнхөө тусгай хамгаалтанд ороод тодорхой хэмжээний бас энэ уул усанд халдах те хин нэгэн дуртай хүмүүс нь халдах гэдэг ч юм уу те энэ зүйлүүд нь бас хязгаарлагдаад ингээд явдаг тийм ээ. Тий. Тэгэхээр энэ одоо энэ ноён уулаас олдж байгаа нь олдрууд бол бүр дэлхийд гайхагцсан олдрууд байгаа шүү дээ. Одоо жишээр авах гэж одоо хүнүүгийн нас барсан хүний одоо банзаар зааж хийсэн авс олдж байгаа, хүрэл тойл олдж байгаа, зээглэн уурсан анаатны дүрстэй хивс олдсон, хятад бичээстэй чип бодогтой аяга гихмчлэн. Тэгэл одоо тэр үед чинь хүнүүчүүд хүчрэг багтай грек ромуудтай харилцаа холбоотой байсан байна. Тэр хаадуудыг хэрэгжилжсэн тэр одоогоор л одоо хундаг гэх юм уу та тэр олцсон байна. Тэгэхээр л манай ноён бол энэ дэлхийн түүхэнд маш их ховор олдврыг хадгалсан түүхэн ач холбогдолтой уул учраас би ноён уулыг үе үед өрийн үрд Монгол улс маань дээдлж яваасаа л гэж дотроо бодож явдаг. Тэгэхээр одоо уул ус болгоо нэг өөрийн гэсэн амьтаа, өөрийн гэсэн бас нэг тийм онцлогтой. Тэгээ Монголын иргэн бүх уулууд донд одоо Монголын одоо гайхамшигыг илэрхийлэх үз тийм хэмжээний мэдээлэл мөн тийм хэмжээний бас их сайхан үзэсгэлэнтэй ийм зүйл бол байгаа гэдэг нь бол одоо энэ судалгаа шинжилгээний ажлуудаар одоо батлагддаг тийм ээ. Сүүлд бол яг манай энэ соёлын яам бол яриалах шиг байна л да. Оросд байгаа Эрмитажийн музейд гарсан хүнөөгүй зарим нэг дурсгалт зүйл Оросд гараад тухай судална гэж авч гарчаад одоо л орж ирэх байлаа. Тэрийг бол одоо яг манай соёлын яам бол хөөцтэй л байна. Би бол тэн дээр бол бас санал нэг байдаг. Ер нь аль ч улсаа би урд нь нэвтрүүлэгчээр ярьж таа. Аль ч улс орны тусгай тогтнолоор баталгаажсан байдаг баг. Баталгаажсан улс орн ямар улс орныг хэлж өгөхөөр түүх, өв, соёл, бичиг соёл, хүний хөгжил энэ гурав дээр л аль ч улс орны тусгай тогтнол оршин тогтнодог. Тэгэхээр энэ гурыг л байхгүй болгочих юм бол үүсгээд устгах юм бол тэр улсын тусгай тогтнол нурч гайхдаг баг. Тэгээ энэ бол одоо монголчууд бид бүгдийн бол яалтчгүй нэг юм амин одоо хэсэг байгаад идэг. Зундунд орж байгаа нэгэнтээ одоо хил малгууртайгаан байвал хин баян бэ, Монгол баян гэ тэ. За энэ гурваас одоо салах юм бол хэн эмгэнэлтэй вэ? Монгол эмгэнэлтэй гэл ингээл явдаг. За манай эмч одоо багшийн хувьд бол ер нь Монгол ёс уламжлалаа. За бас ингээд түгээн дэлгэрүүлэх. За үр хүүхдүүдтэй одоо таниулан мэдүүлэх энэ тал дээр ер нь хэр их анхаардаг вэ таны? Анхаарна шүү. Ааха. Ер нь бол бид бүгдийн бол зайлшгүй одоо нэг тийм том чухал хэсэг болов. Энэ одоо өв соёл түүхээ бид нэ харахгүйгээр бол цаашаа явхад бол бас их хэцүү байна гэдэг нь бол одоо ингээд дэлхийн нэг ингээд даяарчлагдлаа гэдэг. Энийний дунд бол илүү их мэдрэгдэх боллоо тийм ээ сүүлийн үед бол. Тий. За ингээд өргөжлүүлээ тийм ээ багш. Түүхэнд нэрээ дуусгасан хөнөөгөө археологийн дурсгалыг малтны шинжлэх ажлыг эхлүүлсэн судлаач одоо юу дээ Талько Гринцевич юм. Тэрээр 100 орчим болшийг малтаж судалж байсан бөгөөд хөнөөгийн түүх соёлын уулмар Борш бохнууд Монгол нутагт олон үүнд ноён уул, тахилтын хотор, гол мод, эгийн гол, туул голын хөндөй, морин толгой, баг газрын чулуу гэх мэт олон дурсгалт газруудыг бол дурдсан баг. Эдгээрийн дотроос ноён уулаас олдсон олдрууд чухал байр суурьтай бөгөөд 1912 онд Богдхаант Монгол улсын нийслэл өргөөгөөс хойш 130 гаруй километрийн зайд орших хараа голыг ноён уулын модон донд сүжигт журамт хожирт гэсэн 3 аамны ихэнд олон хонхор байгааг алтны монголоор нийгэмлэгийн техникч баллоод болт гэдэг хүн өрөө дээр олж харсан баг. Тэрээр алт хайж яваад журамтын амны ихний том нүхийг ухаад үзэл эртний Борш бол илэрсэн гэдэг. Энэ мэдээллийн дагуу Оросын шинжлэх ухааны академийн шинжээчид ирэх гэтэл дэлхийн 1-р дан ихэлсэн учраас ирэх боломжгүй болсон баг. Үүнээс хойш 1924-өөс 25 онд Оросын судлаач П.К. Kozlovын удирдсан Монгол төвдийн газар зүйн шинжилгээний анги ноён ууланд 200 гаруй борш байгааг тогтоосон юм. П.К. Kozlovын экспедиц ноён уулын 6 боршийг малтаж ховор олдрууд олсон баг. Археологч энэхүү экспедицээр буух, сарлаг, барс, дүрс, хатгсан хатгамал, ширдэг, торгон идэл, баатруудын нэхмэл, дүрт, хөрг, хаш чулуун чимэглэл, давтмал алт зэрэг байсан бөгөөд мөн бүдүүн цул нарсаар зааж газрын гүнд хийсэн оршуулгын арчлага, авс фар, сав, амуу будааны зүйлс бол олдсон баг. 1925 онд П.К. Kozlovын олдруудын ач холбогдлыг тодорхойлуулахаар зөвлөлт холбоотой улсын шинжлэх ухааны академиэс тусгай шинжилгээний ангийг Монгол руу илгээсэн бөгөөд тухайн экспедиц туул голын сав газраар явж 92 борш
бүртгэн шинжиж шин чулуун цэсгийн үед холбогдох материал цуглуулж ноён ууланд боош малтаж хүмүүх болохыг нь тогтоосон байна. 1927 онд АД Сумико ноён ууланд боош малтаж эсхийн ширдэгний дасгахаа ургамлын хийтэд давтмал алтны өөц морины алтадмал хавтгай төмөрлөг дүрс торгоны өөц хятад бичээстэй чи бодогтой аяцаа сонирхолтой хөдөлгөөний зүйлс бол олсон байна. За одоо ингээд ялцчгүй хөннүүгийн үеийн одоо маш их том мэдээлэл бол аюу ууланд одоо хадгалагч байгаа нь дэс их тийм тодорхой байна л да. Багшийн хувьд зүгээр отгоо багшаасаа би нэг зүйлийг тодруулчихъя тийм ээ. За буруулаа бас явж байгаа учраас нэлээд бас чөлөөтэйхэн ярилцаад мэдээлэл хүргээд ингээд явна гэж бодож байна. Тэгэхээр таны хувьд бол одоо ингээд судалгаа шинжилгээний ажил руу ингээд нэвтгүн ингээд яваад орцсон байгаа шүү дээ. Энэ нь зүгээр одоо өөрийн нэг тийм мөрөөдөлтэй холбоотой юм болов уу? Эсвэл одоо зүгээр ер нь яг судалж явсаар хагаад ингээд гарцгүйгээр ийшээгээ ороод ингээд гүн судалгаа хийгээ яваад байна та. Тий, энэ бол одоо мөрөөдөл байгаа юм л да. Анх нэвтрүүлэх эхлэхэд хэлж байсан те. Миний докторийн ажил бол одоо диссертац ажил бол одоо өндөр өртөгт эрүүл мэндийн тосон шинжилгээний төрийн зохицуулт гэдэг сэдвээр би докторийн зэрэг хамгаалж байна. Энэ сэдв маань бол одоо их өргөн цар хүртэл л да. Ер нь шинжилгээ ухаан бол ер нь босоо шинжилгээ ухааны зааг дээр байх хэрэгтэй. За миний докторийн ажил одоо 3 анагаах ухаанд одоо 3 тулгамдаад байгаа асуудал. Нэг нь донор, 2 дахь нь бортез, 3 дахь нь санхүүжилт. За би бол одоо өөрөө эдийн засгч хүн учраас санхүүжилтээр нь одоо шийтгэж. Шийдэхийн тулд бид тэр санхүүжилтийг олох их усүр нь олох хэрэгтэй байна. Одоо манай өнөөгийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, нийгмийн даатгалын тогтолцоог судлаад үзэхээр төлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн албан хүчээр даатгадаг. Тэр чөлөө зах зээл бол манад бол хөгжиж байгаа. Тэр чөлөө зах зээл тэр даатгалын тогтолцоо. Тэр утгаараа би даатгалын тогтолцоог судалж байгаад одоо сүүлийн 10 гаруй жил би судлаа л да. Магистрт сураал тэгэл доктортой ингээл 10 гаруй жил их судлах явцтай. Ер нь эрүүл мэнд аль ч улс орны эрүүл мэндийн даатгалын тогтолцоо шийдэхийн тулд санхүүжилтийн их усрыг нь тогтоох хэрэгтэй. Монгол бол тогтоохоор эрүүл мэндийн даатгалын тогтолцоор үндэл хангалттай байна. Одоо чинь өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг манайх оруулж ирэхээр сайтын багц гэж байна. Сайтын багцаас авахар нөгөө мөнгө амтчгүй хамартчгүй гэдэг шиг бага хэмжээний мөнгө төсөөлөгдөг учраас тэр өндөр өртөгтэй тоног төхөөрөмж авах санхүүч нь хүрдэг. Одоо чинь та бодлоо ийнханы аппарат сүүлийн үеийн тоног төхөөрөмж авахад асар өндөр өртөг. 500 тэрбум бараг их 80 хүрч байгаа. Яг тэр сүүлийн үеийн. Тэгээ одоо энэ тоног төхөөрөмжийн сүүлийн үед нэг даваа тал нь хиймэл оюун ухаан нэвтрээд байгаа юм. Аюу ухаалаг болж өөрөө тэр тоног төхөөрөмж нь тэр оншийг нь өөрөө батлах явцдаа тэр оншийг нь илүү баталгааж болчихж байгаа юм. Одоо урд нь бол одоо нэг эхоны юм ч юм уу ингээд суугаад онш тогтоодог байсан бол тоног төхөөрөмж нь өөрөө тэр оншийг нь тогтооод магадгүй тэр хүний удам сударт ямар удмын өвчин бай тэр бүх химийн тэр хүний ДНК ч юм уу тэр бүхтийг нь тогтоочж байгаа. Тийм тоног төхөөрөмж манайх бол олж. Тэгэхээр манай тоног төхөөрөмж бол эмнэлэгт хэрэглэж тоног төхөөрөмж бол яг үнэхээр бол одоо чулуун цэгийн хэлж байгаа тоног төхөөрөмж. Манай эмчнэрл чадaltaй учраас л тэрийг тайлж уншаад байгаа. Тий, одоо эмчнэрийн хөгжлийг бас ингэж үжилж авч үзмээр юм шиг надад санагддаг байхгүй юу? Одоо жишээлбэл би ч юм бол яг ингээл хөдөөний бас нэг юм сумын бүрийн багийн төв дээр амьдэрдэг лээ. Тэгэн гот ямар ч эхомихоо байхгүй. Одоо харин бас ингээд хөгжөөд энэ эхомихоотой болцсон. Тэгэл ерөөсөө ийм хоёр чагнууртай. Тэгэл ерөөсөө тэр чагнуураар баг энэ бүх юмыг мэднэ. Тэ одоо тэр бол ийм болцсон байна. За хатгаа авцсан байна. Одоо ингээх хэрэгтэй байна. Зүрх ингээд хэлбэлцэж байгаа юм байна гэдэг ч юм уу. Энэ мэдээллүүдийг ингэж одоо бүр гаргаж ирдэг. Тэр хүмүүсийн одоо эрдэм чадлыг бол бүр одоо гайхахгүй байх юм. Одоо ингээд аргагүй. Тэгэхээр баярмаа эмч маань одоо багын мөрөөдөл байв уу? Бусад одоо найз нөхдөйн одоо үлгэрчилж дагаж явж байгаад эмч өснө үү? Яагаад одоо эмч гэдэг энэ сайхан мэргэжлийг сонгосон юм бол энэ тухай төгөө бас хуваалцъя тийм ээ. Манай удам дэрхэн тойронд бол намайг эмчийн мэргэжилд орлуулах тийм ойрхон эмч хүн бол байгаагүй. За. Тий бид өөрийнхөө ах トゥ нууд дотор ганц эмч байгаа. За. Өөрөө л дурлаж санарсан да. Би эмчил болно гэж бодсон. Тэр төснөө бүршилдний тийм ээ. Яг эмчил болно. Тэр гоё цагаан халааттай эмч болчиход хүнд их туслах дуртай хөлт байсан байхгүй. Хүүхэд ч амьдж жижигхэн орхож байсан хөлн мөрөжсөн жижигхэн юм хадаад өвсөн даагаад ч юм уу нэг жижигхэн юмар нөгөө байлдаж тоглох биш эмчил тоглодог хөлт байсан. Тэгээд л эмчил болно гэж бодсноос биш яг нарийн мэрэгчлээ
Орчин албаны офисд очиод яг нарийн мэржил сонгох шаардлага гарах үед л сонгож исэн. Өөрөө их нарийн одоо бюро хэд хэдэн би даасан бол хамтарсан зураг үзэсгэлэн гаргаж ирсэн. Зурх дуртай хүлээсэн болохоор тэрнтэйгээ уялдуулаад гарын дүүх шаарддаг. Хүний их гоё болгодог. Нөгөө талаасаа амны хөндич нөр эрүүл мэндийн эхний шатны үүд хаалга юм байна гэдгийг ойлгосон учраас за эхлээд ямарч байсан Монгол хүмүүсийн дунд бол шүдний өвчлөл тухайд их байсан. Одоо ч л борохгүй байгаа. Тэгэхээр тэрний төлөө миний хийж чадах юм эхнээс нь эхэлчихэл гэсэн бодлоор тий өвдчихсэн хойно гизэн хаглаж авахаасаа илүү эхнээс нь зөв бариад авах юм бол өвдөхгүй байх боломжтой юм байна гэдэг утгаар нь л шүдний эмч болыг шийдэж орсон юм байна. Одоо ч гэсэн одоо миний хувьд 26,000 гаруй давхарцсан тохиолдолтой хүүхдүүдэд сургууль цэцэрлэг, асрамжийн газар, хогийн цэг, яваа газар байхгүй. Одоо үн төлбөргүй үзлэг шинжилгээ хийгээд хүмүүс туслаад одоо танин мэдүүлэх эрүүл мэндийн боловсролыг дэвшлүүлэх байдлаар одоо албан байгууллага хүртэл одоо орж явж эхэлж байна тийм. Ингээд хийгээд явж байгааг хүн цаанаа бол нэмлэхээс урчлаад байна уу гэж хардах тохиол байдаг. Гэхдээ үнэхээр ингээд яриад ирэхээр хүн мэдэрдэг байхгүй. За энэ хүн монголчууд мань дийлэнхээр зөв угааж чадахгүй байна. Мэдлэг байхгүй байна. Юу хэрэгтэй, яаж цэвэрлэх ёстой, юу идэж уух ёстой талаас нь ингээд цогц арга хэмжээ хийгээд одоо ажиллаад одоо 12 3 дахь жил болж байна тий. Ингээд явж байгаа ерөнхийдөө танигдаад ирд юм байна. Хүмүүст ингээ хийгээ явж байгаа ажил маань үр дүнд гараад ирэхээр одоо 10 гаруй жил нэг айлын 4 үеэр үзээд ирэхээр шүдэн цаахгүй болоод ирэхээр л мэдэгдэж штэ. Тэр их хамттай юм дуртай байсан. Тэр удамдаа л манайх ах шүү байна. Манайх угаасаа л энэ ясмуутай айлгах шүү гэж боддог байсан бол тэрийг өөрчилж болдго юм байна. Өвдөхгүй байж болд юм байна. Одоо ингээд нөгөө сүлдөвдөх үеэсээ тий багтаа над дээр ирээд үйлдэг байсан хүмүүс ч хүүхдээ авчирч байгаа байхгүй юу. Тэгэл өвдөхгүй байж болд юм шүү дээ. Бид нар одоо тийм амар шүд мөтэй эсэн болов ч гэдэг юм асуудаг. Гэтэл тэнд юм чин зөвхөн шүд үздэг юм биш ээ. Хүн баахгүй, Монгол зан заншил одоо нөгөө Монгол одоо бөөмөргөл албаас гарсан л да. Нөгөө домч байх одоо гэртээ ээж нь домж байх энэ яс цаашаал ээжийн тэр хүүхдүүдэд хүмүүжүүлэх арга ухаан хоолыг боловсруулах зөв идэж уух хэрхэн яаж хэрэглэх юг юутай хамт хослуулан идэж уух гэдэг чи өөрөө манай одоо докторийн ажилтай яг адилхан юм маш том шилэг ухаан байгаа. Юг хизээ гэдэг үү яаж идэх үү усыг хүртэл халааж авах юм хөтөөх юм ч гэдэг юм юуны араас ууж болох юм болохгүй юм гэдэг энэ өөрөө цаана маш том одоо Монголын өв соёл байгаа. Энийг ойлгох талаас нь чинь шилэг ухаанд үндэслэлтэй судалгааны ажлыг оруулж ирээд одоо PPT хийгээд ингээд хүүхдүүдэд цэцэрлэг хүүхдүүдэд бол үггүй те видео маягаар одоо чи өдөрт хэдэн удаа угааж гин чи угаадгүй ээж аваагаар угаалгаж гин нөө чи одоо жижиггүй учраас ээж аваагаар угаалгах шүү гэдэг юм уу те ийм байдлаар явж байгаа жаахан нам бол гарын сар нь хөгжөөд ирэхээр одоо чи өөрөө угаа шүү гэдэг бол дэш яваад ирэхээр нарийн хилээ цэвэрлэн уцаа хэрэглэнэ. Ингээд ангаар нь ахиулаад одоо 84 дугаар сургууль дээр нэлээд тэгж явсан шүү. Хүүхдүүдэд нь нэгдүгээр ангиас нь төгсгөл нөр гэх ингээд хүүхдүүд нь орсон. Ингээд явхаар хүүхдүүд их том хүн насан турш хүмүүсийг бодох юм бол маш сайн хүлээж авдаг. Тэгээд дадал болгоод хүүхдүүдээр нь дамжуулаад Монгол гэр бүлүүдийг эргүүлжүүлээд явчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг заавал над дээр их албагүй, заавал манай эмнэлэг дээр их албагүй. Өөрийн сонгосон одоо сайн гэж боддог эмнэлэг эмчдэр очиж болох боловч мэдээлэл нөгөөдөө л хүн хүлээж аваад байдаг байхгүй. Ийм байдлаар ерөнхийдөө энэ олон жил явж байгаагийн үед эрүүл мэндийн боловсрол нь өөрөө маш чухал юм байна. Тэрнээс өвдсөн эмчлээд тахаасаа илүү боловсруулах нь илүү чухал юм байна гэд өөрийнхөө одоо 10 хэдэн жил эмчилгээ хийж байгаа явцдаа харж харсан. Би эмчлээд байдаг. Нэмэргүй байгаад байгаа нь одоо боловсрол нь орж эхэлж байна. Тэгээд одоо доктортойгоо хамтраад ерөнхийдөө эрүүл мэндийн боловсрол хүмүүс олгоод ирэх юм бол яванда боловсролтой болоод ирэхээр хүмүүс багш хэлж байгаа шиг энэ салбар эрүүл мэндийн салбар чинь өөрөө эдийн засгтаа суурилж хөгждөг. Одоо шууд скандал, амны хөндөх скандал компьютерд оруулаад тэнд хийгдэх юмуд нь лабораторийн дээр тоног төхөөрөмжөд шууд зурагтай гараад ирдэг болчиход байна шүү дээ. Энэ төхөөрөмж нь масар үнэтэй. Гэтэл одоо улсын эмнэлэгт нь байхгүй, шүдний төвд байхгүй тий. Одоо манай шүдний сургалт байхгүй шүү дээ. Тэгэхэд хувийн одоо нөгөө төлбөртэй үйлчлэгээ үзүүлдэг хэд хэдэн эмнэлгүүдэд байна. Тэгэхэд л улсын эмнэлэг сургалт нь байхгүй байна. Энэ нь өөрөө цаана эдийн засаг дагж идэг. Тэр нь одоо ерөнхийдөө миний одоо мастрын ажил бас докторантын ажлын үед ч гэсэн уншиж харж хахад эдийн засаг цаанаа дагалдаж байгаа юм чинь тэрийг нь дотор нь ангилдаг юм байна.
Өөрөөсөө шалтгаантай өвчтөй хүнд 1 ондоо. Өөрөөс нь шалтгаангүй одоо нийгмээс одоо жишээ нь манай энэ утаанаас хамааралтай уушиг нүүдэж байгаа юм бол тэр хүн өөрөө мэдлэггүй чадваргүй өөртөө тайн ганцаас болоод байгаа юм биш үү дээ. Тэгэхээр тэр тохиолдолд хандах энэ нөгөө эдийн засгийн бодлого 1 ондоо. Гэтэл бас эсэргээрээ удамшаад ирж байгаа өвчтөд бий. Сэтгцэн өвчнжээ тийм үү тий. Удамшаад явж байгаа өөрөөс нь хамааралгүй тэр хөлт бороогүй, ус бороогүй, утаанаас олоогүй, ус шидээгүй тэр утаанаас үүсэж байгаа юм биш хэрнээ. Генетикээр дамжаа явж байгаа ийм төрлийн өвчтүүд гэдэг ингээд ангилаад явахаараа энэ нийгмийн даатгалаас гарах хувь нь өөрчлөгдөд явчихдаг юм. Тэрэндээ тэгэхээр шүдний өвчин нь шууд 100% өөрөөс хамааралтай өвчин учраас төлбөртэй байх нь зөв юм аа. Төлбөртэй байх юм бол ямарын төлбөртэй байх юм, ямарын хөнгөлөх юм. Одоо тэгвэл нийгмийн даатгалд хураалгаж байгаа бидний тэр хураамж даатгалууд бид нар сонголтоо хийж эрхийг олгочих юм бол одоо эдийн засгийн одоо шалгуур үзүүлэлт дээрээ сайнуд нь шалгаад болчих шүү дээ. Тэгвэл за би тэр эмчтэл очиж тэр юм хийлгэн. Тэрэнд л сайн гэж байна гэж сонгоод үзүүлэхэд тэр нь усаас дэмжиж өгдөг байл. Нийгмийн даатгалаа одоо насаараа төлж явсан ярны хэрэглэхгүй байжгаад өнгөрөх тохиолдол биш үү? Тэгвэл өөрөө би хүсэж байна те. За би заавал дотор гэж сахлуулах алгүй. Заавал сувлилт шивдэх алгүй. Над өнөөдөр протез хэрэгтэй байна. За тэгвэл протез хийлгээ одоо жишээ нь имплант бол 2,500-аас дээш явчихдаг шин. Тэр төлбөрийнхаа тодорхой хувийг энэ олон жил даатгалаас авах юм би. Одоо хэрэгтэй байна. Ингээд сонголттой хэрэглээтэй болоод ирэх юм бол тухайн салбар нь өөрөө хөгжинэ. Одоо хамгийн сайн мундаг багш нар нь улсын эмчнэр байна. За тэр сургууль дээр байна ч гэдэг юм. Ингээд явах юм бол тэнд нь эрх мэдэл санхүүг нь олгоч хөгжих байхгүй юу? Тэгээд хөгжүүлээд яваад тэндээсээ сонголттой хүмүүс угаасаа сайн шалгараад явчихна л гэсэн. Тэ чадвартай нь. Ингээд хэрэглээтэй явбал битэрийн гол ойлголцсон юм тэр төлсөн тэр даатгал шимтгэлээ өөрийн хэрэгцээтэй явдаа зарцуулдаг бай. Яг нь цаана бас аяга том шийдлээ ухаан л да. Тодорхой хэсэг ажил хийж байгаа бүлэг нь ажил хийж чадахгүй өндөр насны хүүхдүүдтэй бага насны хүүхдүүд эсвэл өндөр наснуудаа дааж авч явдаг юм. Яг цензуртэй л дээ. Гэхдээ дотроо бас юм сонголттой байл нөгөө тэтгэврт гарсан хойно нөөдгөө ашиглаж амжихгүй явчих бол сайран байх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр сонголтыг нь олгодог байвал эдийн засгаа дагаад салбарын ч гэсэн сайхан хөгжөөд явах юм аа л гэж хараад байгаа. Тэр нөгөө миний хэлэх гээд байгаа санаа бол ерөөсөө л дээ. Одоо энэ санхүүжилтийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, нийгмийн даатгалын тогтолцоо өөрөө том салбар шинжилгээ ухаан бай. Одоо энэ нийгмийг чирч авч байгаа салбар шинжилгээ ухаан бай. Тэгэхээр энэ салбар шинжилгээ ухааны ганц санхүүжилт ханаас болох юм бэ? Хэрэг тасууд. Олох салбар нь л одоо энэ миний энэ бичсэн номод гарч байгаа одоо энэ эртний хотуудыг босгох чи тий. Та хотын өмнө дугаарт ажилластай. Эртний хотуудаа ярих та. За Монголд одоо энэ тэргүүний 30 хот байгаа байхгүй. Дэлхийн түүхийг өөрчлөх хэмжээний 30 хот босгож байгаа. За нэг хот бол яг нэг 10 их 80 гэдэг бодлоо та. Монгол улсын жилийн төсвөл байгаа. Тэгэхээр 10 их 80 30-д хөгжүүлэхээр хийдэг байгаа. Тэгэл тэр тоон гардаг. Тэгээд энэ хотуудаа дагаад энэ оршуулгын зан үйлийг хийх музей байгуулах хэрэгтэй байхгүй. За одоо монголчууд одоо хүн төрөлхтөд үүссэн цагаас одоо оршуулгын ийм зан үйлд хийдэг гэсэн. Хотуудынхаа дэргэд ингэж хийдэг гэсэн юм. Энэ угсаатны зүйч юм уу тийм музей байгуулж. Тэгээд тэрний хажууд уул за одоо хоо тахих зан үйл гэдэг чи одоо ийм уул гэдэг чи ийм учиртай гэдэг юм. Хажуудаа ингээ цогц комплекс маяг ингээ барьчвал тэгээд тэр Монгол улс нь хөгжиж байгаа. За одоо Монгол гэрийн түүхийн төвчөг айлын сүүл яригдах сайтай бол тэр энэ таатараа ярьж та. Одоо наадам 93 наадам ихэд ягаад студент Монгол гэрийн хэлбэртэй хийж болохгүй гэж. Гэх жишээ. Ер нь ингээл авч үзээд ер нь дэлхийд дээр манай Монгол шиг ажил хийгээд амьдралын хөөсөөр болсон цалингаасаа татвар төлдөг улс Монгол шүү дээ. Дэлхийн аль ч улс оронд ер нь байдаг. Ягаад гэвэл чинь одоо феодалын фаризеч л байгаа байхгүй. Тэр хүн амьдрахын тулд өнөөдөр цалин авчих шүү дээ. За тэгэхээр тэр цалингаас нь нийгмийн даатгалыг суутгаад, эрүүл мэндийн даатгал суутгаад харин хамгийн одоо зохимжгүй маа. За миний бодлоор шүү дээ. Зохимжгүй маа. Энэ зохимжтой хэлбэр нь юу гэвэл энэ музейнүүдэд байгуулж эртний хотуудаа босгож, энэс олж саялжуулсаас олжсон хөрөнгөөрөө нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог санхүүжүүлж. За яг өдөр дараагийн тогтолцоо бол яг тэгээд улсын төсөв бүр харьцангуй ашигтай болоо ажиллах дээр бол болно дээ. Сая урлагаар 2024 оны улсын төсөв ингээл баталгаад 25 их найд. Манайх бол дандаа алдагдaltaй төсөв баталдаг. Одоо яг үүндээ бол нийгмийн даатгалын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны тухай ярихаар одоо бүгд л яг энэ нийгэмд амьдарч байгаа юм чинь тулгамдж байгаа асуудал зөндөө олон байдаг. Одоо зарим нь хүнд өвчтэй болчоод одоо нэг эмийн хөнгөлөлтөнд орох гэсэн чинь тухайн хүний
одоо нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалаас гарах үйлчилгээнийх нь мөнгө нь ингээд хүрхэ болчдөг. Тэгвэл би одоо дээр нь хажууд нь нэмж ороод ингээд энэ авч байгаа ч юм уу. Бүр үнэхээр ийм нэг тийм туйлын одоо нөхцөл байдалд орцсон. Ийм л тогтолцоо бидний дунд бас ингээд хэрэгжээд л ингээд л яваад байна. Би одхоо шиг бас анх бит хоёр энэ нэвтрүүлгээ эхлүүлээ гэдэг энэ санаачлага яриад тэгээд нэг ийм зүйл ярьсан ийм докторанттай уулзсан. Тэгээд миний хувьд бол юу гэж бодож ирсэн бэ гэхээр нэрээ бид нар яагаад энэ тухай яагаад ярьж болдгүй юм те яагаад ярилцаж болдгүй гэдэг тэр сэтлээс л өнөөдөр бид гурван бас ингээ ярилцаж сууж байгаа энэ үүдгэл санаа бас ихэлсэн л те. Тэгээ би одоо ингэж боддог багшаа яг үнэндээ. Одоо ингээд бүгдээрээ зарим аль хүмүүс бол те гэр бүлэрээ ч одоо амны хөндийнхөө эрүүл мэндэд анхаарч чадахгүй байгаа одоо хүмүүс бол зөндөө байгаа байж болно те. Тэгээд хоёрдугаарт нэг том анхаарах зүйл бол бид нар нэг юм мэдээллийн дархлаа гэдэг юм их. Одоо мэдээлэл бол хаа сайгүй л байна л да. Тийм ээ? Энд ч байна. Энэ радиогоор ярьж байгаа энэ мэдээлэл ч бас нэг хүнд очиод мэдээлэл болж л байдаг. Эргүүлээл дахиад нэг сувг солонгоо дахиад нэг мэдээлэл өгч идэг те. Тэгтэл энэ мэдээллийн ер нь зөв дархлаагүй болцгоцсон улс юм шүү бид нар чинь гэдэг ийм бодол бас их төрдөг л дөө. Тэгээд энэ нь ч сайн, тэр нь ч сайн, ингүүлж сайн, ийм сойзон сайн, сойзон баг тэр хүний төрөлхийн шүдийг дахиж ургуулах гэдэг юм шиг. Иймэрхүү PR-ийн ч юм уу тэр он баг дахиж ургуулдаг юм шиг иймэрхүү PR-ууд нийгмийн одоо хэвлэл мэдээлэл болон бусад одоо хэрэгслүүдээр явж байгаа. Тэгэхээр бид нар бол тийм зүйлд илүү их итгэж цаг хугацаа алддаг гэдэг ч юм уу. Эсвэл түүнтэй холбогдож баахан ингээ хөрөнгө мөнгөө ингээ зарцуулж одоо ингэж явах ийм тохиолдлууд байдаг. Бид нарт эрүүл мэнд дээр одоо ялангуяа ярилцахад бол тэр эрүүл мэндийн мэдээллийн дархлаа гэдэг юм бид нарт тогтоогүй одоо ийм байна уу да гэж ингэж анзаардаг. Эмч хүний хувьд, багш хүний хувьд та юу гэж боддог вэ? Одоо мэдээллийн их үсрийг ханаас хэрхэн яаж олж яг байгаа тийм чадамж одоохондоо ухааг байгаа юм шиг санагддаг. Баттай их сурвалжтай нотлохотой мэдээллийг баталгаатай сайтаас нь олж авахаас илүү нөгөө эсвэс мэдээллээр яваад шүү дээ. Тэгэхээр тэр мэдээллийн их үсрийг ханаас гарсан байгааг нь судалж чаддаг. Баталгаа нотлохотой юмд итгэдэг байгаасаа гэж үзэж байна. Эхнээсээ одоо энэ тал дээр одоо ангийнхан маань би одоо химийн ангиллахаар маш олон эмч найзууд тийм захим эмч байна тийм нийгмийг зөв мэдээлэлээр хангахын төлөө одоо ашигын бас ингээ ажил амьдралаа зориулаад явж байгаа залуу эмчнэр зөндөө бий. Одоо сошиал орчинд эмчнэр аягүй их хүчтэй гарч ирж байна. Мэдээлэл олохгүйгээр бид нар өвдснийг нэрж эмчлээ дийлэхгүй юм байна. Энэ нас маань амжихгүй юм байна гэдгээ мэдэрч гисэн манай үеийн зөв хандлагатай эмчнэр их болсон. Тэр хүмүүс тий зөвхөн ашигын төлөө биш бүр хөдөө орон нутаг руу хүртэл гэр бүлээр нүүж штэ. Яг ч анхаа тэнд хөгжүүлэх гэдэг эрүүл мэндийн салбарыг иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхийн тулд ашигын бус интернетийг ашиглаад интернет суурьтай болон хэл мэдээллийг ашиглаад одоо мэдээллийг сайхан тараадаг залуу эмчнэр их болсон байна. Дээр нь одоо нөгөө боломжтой, завтай байх нь ховор болчихсоо энэ нийгэмд ч одоо эхнэр нөхөргүй ажиллаж ийж өр зээлийнхээ ард гарч байгаа. Энэ нийгэмд завтай зайгүй бас ингэж ажиллаж байгаа учраас тань ингүүл аюултай шүү. Ингүүл та энд очиод мэдээлэл аваарай. Онлайн орчуулгыг асуугаарай. Ингээ ирээд үзүүлээрэй. Үзлэг онцлогоог нь уул нь бол бидний энэ одоо эмч хүний ажил тэр олон жилийн сургалт тэр мэдээлэлд дадлага, туршлага тий маш үнэтэй байхгүй юу? Өөр оронд бол бид нар ч одоо өндөр зэрэглэлийн цалин авдаг, өндөр зэрэглэлийн амьдралтай хүмүүс шүү дээ. Гэтэл Монгол эсэргээр байна. Бид нар үйлчлэгний салбарын ороо явж байна тий. Тэгээд ер нь дурын нэгэн загнадаг, дурын нэгэн мэдэм хийрдэг. Одоо бидний хэлсэн үгийг өөр оронд бол хууль гэж хүлээж авдаг бол эмчийн хэлсэн үг бол хууль. Эмч сэтгэсэн бол л тийм гэж хүлээж авдаг бол чи яваа мэдэн чи гэж яваа хүмүүс ч байна. Тэгэхээр бид нар нэгэнд бид нар эмчлээ дийлэхгүй юм байна. Хэлж яриад дийлэхгүй бол соён гээрүүлээ гэдэг талаасаа явж эхэлж байна. Мэдлэгийн жоохон нийслэлгүй бол Монгол хүний мэдээлэл хандлага одоо мэдээлэл зөв авах хандлага тий тэрэн дээр төвлөрөөд одоо манайхан явж байна да. За тэгэхээр мэдээж энэ бол нэг ингээд шууд хийж эхлүүлээ тодорхой үр дүндэг биш тодорхой цаг хугацааны дараа тийм ээ одоо жишээлбэл өстөл нэг 10 жилийн дараа гэдэг шиг 5 жилийн дараа тодорхой үр дүнгууд бас ингээд гараад эхлэх нь бол
дамжиггүй манай NTV телевиз вакцин гэдэг ийм эрүүл мэндийн шоу нэвтрүүлэг хийдэг. За тэгэхээр ер нь бол бидний гол нийгэмдээ олж харсан өнцөг бол нийгмийн хариуцлагын хүрээнд бид нэр эрүүл мэндийн дархлааг дэмжих энэ боломжийг нь одоо үзэгч болон сонсогчдод одоо хангаж өгөх нь хамгийн их одоо зөв юм байна. За тхийн тулд мэдээж юм эрдэмтэн судлаачдын багийг нь оролцуулаад ингээд явах нь зүйтэй юм байна гэдээ бас нэлээд олон сургалтуудыг бас бид нэр хийгээд гаргаж байгаа л да. Энэ ч гэсэн бас эрүүл мэндийн бас нэг тодорхой хэмжээгээр мэдээллийн тэр дархлааг нь бас нэмэх энэ боломжууд нь бас гарч байгаа байх гэж бодож. Хүний амьдрал их сони юм гэдэг шиг бодох докторанто. Би бол ингээд шүдний эмчээс их айдаг байхгүй юу? Ингээд нэг хаширцсан тэр одоо яг энэ түүхэн хөгжлийнхөө хувьд алдаа оноотой өчнөл олон зүйлүүд бас байж л байдаг нийгмийн хөгжлийн хувьд. Тэгээд би нэг 8 настай билүү 10 настай бас жоохон чихэр их иддэг байсан. Тэгээд хөдөөд бол нэг 10 маруулахын идэл ерөнхийдөө тэгээд шүд өвдөх тохиолдол хайцсангүй бага байдаг. Тэгээд нэг жигтэйхэн шүд өвдөд тэгээ нэг аймаг руу бүр тэр аюул болсон л да ингээд нэг юм баг ингээд битүү оо төрхөөд ингээд шанаан дээрээ тий. Тэгэл ингээд салхи авчулдаг амар өвдөн. Тэр шүдний өвдөлтийг би бол үнэхээр мэдэрсэн. Тэгээ аймаг дээр ороод ингээд бүр зардал болгоод ирч байгаа гэсэн. Тэгээд нөгөө шүдний өвчихтэйс болохоор юм тонь шиг юм тусгаал үзээдээсэ. Тэгээд одоо шүд авцсан л гэсэн. Тэгээд шүд аваад харуулсан. Одоо тэр авахгүй бол одоо тэг имчилгээ хийн гэдэг шүдийг имчилдэг гэж одоо тухайд бас боддогчгүй байж тийм ойлголтчгүй байж тэгээ авахуулах уу гэхээр нь авахул яа л гэдэг ингээд тэр тэгээд нэг 2 цаг гарантаа очирсан. Ой тэр өвдөлт үнэхээр хэцүү байсан. Жирэмсэн их одоо ингээд баг ингээд төрөх гэж байгаа шиг л юм болсон. Тэгээ тэний дараа ингээд өвжсэн чи дахиад 2 цагийн дараа хоол идэрэй гэдгсэн нэг сайхан хоол идэ гэдэг чи хэдэн өдөр ингээд шүднийхээ нэг өвчлөлөөс болоод ирсэн. Юу яаж чаддгүй хоол идэж чадахгүй юу. Тэгээ сүүлд нь дахиад хоол идэх цаг нь болоод ингээд яасан ч ингээд мэдээ алддаг нэг юм тэрэ хийчихдээ ш тэгнүүд ингээд памбаагаад байгаа юм шиг юм мэдрэмж ингээд төрөөл. Тэгээ аягүй сонин мэдээ мэдрэмжийг авчихсан. Тэгээд яг хоол идэх цагтаа хоол идэх гэдгсэн чи дахиад нөгөө шүд маань өвдөж чинь. Тэгээд чинь ингээд нэг айлт хөөмөнжигдсэн тийм юм байсан. Тэгээд тэрийг тэдэн цагийн дараа ингээд хаяараа гэл тэгээд тухайд нэг л хайцдаг. Хүний шүдний нөгөө эзлэх зай талбай гэдэг чинь амар том юм бид юм л шүү дээ. Тэгээд ингээд яасан чи миний нэг юм буруу шүд авцсан байсан. Ирүү шүдийг авцсан байсан. Тэгээ нөгөө нэг эрэмтэгтэй шүд нүлтцсэн байсан. Тэгээ яалт ч одоо нэг доор ингээд ийм асуудал гарч ирсэн л дээ. Тэгээ яах вэ гэдэг асуудал гараад. Тэгээ дахиад ингээд нэг доор ингээд 2 шүд ингээд авахснасаа хойш би шүдний хэмжээс их айдаг болсон. Одоо гэхдээ тэр үе бол нэлээд алсарч ингэж отсон байна. Нэлээд олон жилийн өмнө л дээ. Энэ бол ингээд болдог ийм асуудал. Тэр байтугай манайхан дунд одоо ийм шүдийг ингээ гараараа ингээ сутатаад ингээ авчдаг ийм хүмүүс ус байдаг. Нөгөө өвдөж байгаа юм. Тэр одоо ингээ эрүүл ахуй талаас ааш тэр одоо арга ятсан л хүний хэрэгтэй тий ийм байдаг. Тэгэхээр сүүлийн үед бол хүмүүс шүдэндээ их анхаардаг болсон тий эрүүл ахуйдаа их анхаардаг болсон. За одоо тэгэл имплант гэж та сая ярьж дээ тий шүдний аппарат гэдэг ч юм уу иймэрхүү зүйлүүд эрүүл мэндэд одоо илүү анхаарч энэ зүйлийг хийж байна. Яалтчгүй эрүүл байхын үндэс бол одоо амны хөндөй гэдэг нь бол одоо ингээд тодорхой боллоо тий тэрийг ч одоо өөрөө ойлгодог боллоо. Гэхдээ шүдний эмч нэг л аюултай хүн шүү гэдэг бодол бас төрдөг. Тэгээд өнөөдөр бас их түүх дурсамжийнхаа холбоотой асуултаарч тэр мөн одоо бас энэ эрүүл мэндийнхаа талаас ч тэр хүмүүст хүргэхийн ач тусынхаа талаарч тэр бас ингээд сайхан ярилцж байгаад маш их баярлалаа. Ингээд үргэлжлүүлээд яалтчгүй одоо бидний энэ хоорондоо ярьж байгаа сэдв болов энэ Монгол орны за ялангуяа одоо хамгийн их тулгамдаад байгаа монголчуудын дунд байдаг одоо амны өвчлөлч гэсэн шүдний өвчлөлч гэсэн бас амны хөндийн эрүүл мэнд ч гэсэн сүүлийн үед бол манай улсад бол тулгамдж байгаа том асуудлын нэг яалтчгүй мөн тэгэхээр одоо яг үндэ зүрх зогсохгүй учраас гэдэг байдлаар зүрх биш гэдэг утгаар нь жоохон алслаад хаяад яваад байдаг иргэд бас байдаг тий. Тэгэхээр энэ номер 1 таны амны хөндийн эрүүл мэнд номер 1 одоо эрүүл мэндийн талаас чухал байжээж дараагийн тэр одоо хайрлах, дурлах тийм үү тэр зүрх байдаг ч юм уу тий. Бусад эрхтнүүдтэй нөлөөтэй юм шүү гэдэг энэ бас чухал мэдээллийг хүргэсэн танд баярлалаа. Тэгээд одоо энэ яалтчгүй биднэрт одоо яг өдөр тутамдаа тулгамдж байна.
За ингээд нэг 4-5 өрөх байлаа гэхэд 4-5 өрхийн баг 3-аас 4 нь бол ийм тодорхой хэмжээний хорт тавдрын ийм зовлон гүцсэн одоо тэгээ яахыг хүчрээ олохгүй те яах уу ийх үү гэдэг дими одоо ийм сэтгэл зүйн ийм зовиртой зовнилтай ингэж явж байгаа энэ цаг үед бол би одгүй докторантынхаа энэ санаачлагыг бол их дэмжиж байгаа. Одоо ялангуяа ийм зөв тогтолцоо руу ороод ялангуяа одоо бид хамгийн анх одоо энэ нүүдэлчин монголчуудын эртний хотууд гэдэг энэ номын тухай ярихад бол илүү тодорхой харагдчихсэн. За энэний нэг жишээ бол одоо хар хорин тий Өрөнгай аймгийн хар хорин суман дээр одоо хэрэгжихээр болоод одоо ингээд бас төслийн ажлууд эхлэж байна гэдэг ийм байдлаар ингээд хилцэгдэж байгаа нь бол сайшаалтаа гэж ингэж үзэж байгаа тий. Тэгэхээр одоо бид бүгдийн бас энэ уул ус болоод Монголын түүхийг одоо хадгалсан байна гэдэг талаас бол уул номын агуулгыг бол өргөжтүүлж хөргөж байгаа. Тий. Яг ингээд уншаа судалгаа хийгээд явахаар одоо сая баяр маяг юм хэлдэг. Шүд гэдэг бол одоо яг оршуулгын зан үлдэж гэсэн харагддаг л да. Ер нь хамгийн анхны ер нь ийм шүдний юм жаах үссэн юм болоо гэж би дотор боддог. Ингээд судалгаа материал хийгээ яваа. Мэдээж энэ үед ч гэсэн шүд өвддгээрээс баг шүү дээ. Оо тийм шүү дээ. Хүнийх үед ч гэсэн одоо энэ үед одоо ингээд бас шүд өвддгээрээс байгаа тийм. Мэдээж янз янзын өвчин байсан. Тэр дотроо бол одоо шүдний өвчин бол тухайн цаг үед бол бас л байсан л байгаа. Тэгэхээр энэ шүд гэдэг бол хамгийн шинжлэх ухаантаас хамгийн гайхалтай шинжлэх ухаан маа гэдэг нь бол одоо нотлогдоод байгаа. Яагаад бол одоо тэр хүний юу үдэж амьдарч байсан, нийгмийн анги давхраг, аль анги давхрагтай байсан гэдгийг хүртэл шүдээр бол одоо таньж мэдэх бүрэн боломжтой. Тэр зам шүд судлал Оросын холбооны улсад бол илүү хөгжсөн гэж би сонссон юм байна. Тэр үнэн үү шээ. Яг Оросд сурч ирсэн хүний хувьд бол шинжлэх ухаан өөрөө баш том гүрэн том гэж өөр гэсэн шинжлэх ухаантай газар. Гэтэ яг сүүлийн үед бол одоо дэлхийд дахин харьцангуй өндөр болсон. Яг дотроо бас манайх чинь олон салбартай. За тэр салбараа тэнд энэ жилдээ тэргүүллээ гэсэн хандлага бол байдаг болохоос ч одоо хүн болгол өөрийгөө илүү мундаг мэдэж байгаа. Тий, орон болгол манайх илүү л гэж ярьж байгаа. Тэгэхээр шүд бол их чухал юм байна гэдэг. Би зүгээр одоо багшаа уучлаарай. Би нэг зүйлийг бас лавлаад асуучих. Яг нөгөө мэддэг хүний дэргэд ийм зүйл асуух бас амар ичмэр гэдэг шиг. Одоо ингээд хөдөө орон нутагт бол янз бүрийн зүйлүүд байдаг. Уламжлалт хангах ухаан гэдэг бидний бас энэ өв соёлтой холбоотой дагавар нэг шинжлэх ухааны бас ийм тодорхой хэмжээнүүд энд явж ирлээ тийм ээ. Тэгэхээр манайхан ч ингээд шүд өвдөхөр ингээд нэг юм могоо арьсан байсан ингээд. Одоо могоо нөгөө нэг юм гуйжсан арьс. Тэр ингээд зуудаг байхгүй юу? Шүдэн дээрээ. Тэгэхээр одоо ингээд нэг тодорхой хэмжээний нэг шүдний өвдөлт одоо ингээд тодорхой хэмжээнд багасдаг энтер гэж ингэж ярьдаг. Тэгэхээр энэ нь ямар нэгэн ор үндэстэй байдгүй одоо жишээлбэл тиймэрхүү судалгааны ч юм уу тийм мэдээлэл байд юм болов. За тэр бол тиймэрхүү ам тамцсан тодорхой нэг үйлдэлүүд байдаг монголчууд одоо жишээд говийнхан бол тэмээний жишээсээ зайлдаг тий. Тэр амар тийм жишээ байдаг тий. Юу тал утгийнхан болохоор одоо жижиг үнс нурам шүднийх нь хөр хийждэг ч гэдэг юм уу. Яг үнэ тий. Тэр нь надлахаар яг тэр нөгөө мэдрэл яг өгөхийнхаа өмнө дотор нь сус мэдрэл байгаа шүү. Өгөхийнхаа өмнө амь тавихынхаа өмнө их өвдөлттэй байдаг. Тэр амар өвдөд байгаа чинь. Тэрийг төлөд өгчүүлчихэр одоо нөгөө шарханд бид нар нэг халуун галд салааж байгаа дарчхаар хайрчдаг шүү. Яг тэр арга байхгүй. Яг тэр өвдөлтийг нь намдаа тэр өдрийг л сайхан тайвшруулна. Гэхдээ бол үр дагавар хайхтар. Тэр шүд ерөнхийдөө хэцүү болчихно. Ялангуяа тэмээ ихтэй говь нутгийнхын тэмээний шээсээр зайлчсан бүх шүд нь үрчгсэн хүмүүс хэрэг. Яг тэгдэж штэ тэр бүр ингээ үүрэд унцсан хүнтэй би яг таарсан шүү. Тэр нөгөө тэмээч ус багтаа газрын янтан бүхэндээ хориглуудтай холбоотой тэмээ шээс нь маш хүчлэг байна. Хүчлээр ерөнхийдөө түлжчихэж байгаа. Гэтэ хамгийн гол нь ганцхан шүд өвчснөөс болоод бүх шүдээ түлжчихлээр хагараад авчихдаг. Харин яг тийм тохиолдол байдаг. Тэгээд ингээд хөвөнд тусах ч юм уу тэр ингэж яадаг ч юм уу нэг тийм ганцхан тэр шүдэнд одоо хөдөө говь нутгийн алслагдмал газар хот руу бараад амжихгүй тэр үед тусааж хэргэлдэг байсан юм шиг байна. Тэрийг л хэтрүүлэг хэрглэж буруу хэрэглэснээс асуудал. Тэгэж бас их өвдсөн үед одоо хийж чадахгүй ингэчлээ гэдэг монголчуудын үг байдаг шүү дээ. Нөгөө хэцүү юмыг шүдний хүчин гэж ярьдаг шүү. Монгол хэлцэг байдаг шүү. Одоо би таныг одоо яг нийгэмд ажиллаж байгаа жилтэн эмч багш хүний хувьд бас нэг зүйлийг асуухад одоо ингээл дүүрэг болгоны эмнэлэг дээр шүдний тасаг байна л да шүдний эмчийн өрөөгээд тэгээ тэрний юун дээр болвол ингээд 60 80 100 120
гих мэт хэмжээний одоо хүний очир өссөн байдаг л да ингээд таараад өглөөдийн очир одоо ингээд юуны имлэгт бол улсын имлэгт бол үзүүлэхэд одоо хэцүү гэдэг ч юм уу. Мэдгүй байгаа нь яг нөхцөл байдал одоо өнөөдөр байгаа нөхцөл байдал ийм байгаа болохоор би бас хэлж байгаа юм. Тэгээ ийм одоо зөв шүү дээ. Ер нь шүдний одоо асуудал гэдэг чинь. Тэгэл 140 хүний ар зогсчод миний шүд идэх болов үгүй болов гэж бодох бас хэцүү шүү дээ. Тэгээ нөгөө тогтмол имчилгээнд ингэж хамрагдаж чаддгүй тий шүд бас ийм өвддөг эрхтэн. Тэгээ өвдөж байгаа бол бас тодорхой хэмжээнд яг л бөөртөө ижлэх юм, яг л зүрхтэй ижлэх имчилгээ хийх шаардлагатай байдаг. Гэтэл тэр очр нь тийм хэмжээний л байж идэг. Тэгэхээр энэ эрүүл мэндийн үйлчилгээ авах бас их тийм тулгымцсан асуудлууд амар их байдаг тийм. Даатгалын систем нөлөөлдөг улсын эмнэлгүүднийх нь очир тийм айхтар байгаа. Одоо шүдийн төв бол сарын дараа 2 сарын дараа очир өгдөг шүү дээ. Очир авахын тулд өмнөх шөнө очиж очирлож хонлоо. Өглөө нь хүлээж агаад очир авсан чинь 2 сарын дараах очир боллоо. Болдлоо гэдэг. Тэгээ тэр үед яг хүний шүд өвдөж байгаа нөхцөлд бол тэрийг тисэхгүй тийм. Нэгдүгээр тисэхгүй. Хоёрдугаар сая хөтлөгч маань нэг хэлсэн. Хавдрал айхтар шүдэл арай өвхлөөс холбохгүй шүү. Жил болгонд тэгвэл шүдэн сэлж хүн насраад л байгаа. Яг үнэ. Тэрийг одоо бид нар мэдэхгүй, анзаарахгүй. Тэр нөгөө төлбөртэй улсын хувийн эмнэлэгт үзүүлж мөнгөгүй. Улсын эмнэлэгт очихоор номергүй байж цаг алдсанаас болоод асуудал бас тариад байгаа шүү дээ. Зарим ч хинэггүйдээ л болж байгаа. Яг үнэ. Одоо би нэг тэр нэг солонгосын нэг тийм одоо бүх нийтийг нь одоо ингэж эрүүлжүүлсэн тийм витамин гэдэг нэг хөтөлбөр нэвтрүүлэг гэдэг юм лээ. Тэгэл тэрийг хараас өвчсөн өтгөх хаталтаас болоод хүн ингээд өнгөрчихөж байгаа байхгүй юу? Тэгэл тэгэн бод одоо бидний дунд бол тэр чинь одоо баг байхад ч гэсэн тэр ялгаагүй өтгөх хаталтын тэр ингээд байж лээд тий. Тэндээс болж өхнө гэж бид нэг боддгоо тий. За одоо яг юу яриад байгаа юм тий. Шүднээс болж хүн өхнө гэж юу вэ гэж бодож байгаа хүмүүс ч гэсэн бас байж л байгаа ах гэж боддог. Тэгтээ энэ бол одоо асар их чухал гэдэг нь одоо ингээд их олон шинжлэх ухааны үндэслэлтэй энэ бол батдаг гэдэг тийм болохоор л мэрэгжлийн эмчнэр өөрийнхөө зүгээс аюултай шинж тэмдэг эрхийн яа зурсан сэргийлт хамрах ёстой мэдээллүүдийг иргэдтэй хандаж сошиалар хийдэг болчиход байна. Тэр мэдээллүүдийг нь бас цаг алдалгүй бас хүлээж авах тийм. Тэр нөгөө цаана нь реклам яваад байна гэж харахаас илүү эндээс эмч хүн хэлж хагаад сонсоод авчдаг байгаасаа. Яг үнэ. Одоо яг эн чинь их тийм зөв цензур болоод байна шүү дээ. Одоо энийх олон мэдээллийн энэ 90 зоонд тийм ээ. За ингээд номын агуулгаасаа жоохон хэлээ. Ерөнхийдөө бол яагаад гэвэл багшийн маань үндсэн том зорилготой энэ эрүүл мэндийн шинжлэх ухааны энэ бусад зүйлүүд бол холбогдож явж байгаа учраас багш маань ч гэсэн бас энэ зочин урьж хамт ярилцах ингээд сэдв болгоноо бас ингээд тайлах энэ үедээ болоод ингээд зочин урьж авчирдаг. Энэ удаад бол одоо этик нүр ам шүдний эмнэлгийн ерөнхий эмч төвгийн их сургуулийн багш Баярмаа багш маань байна. Тэгээд бид бүхэн ч гэсэн бас энэ өв соёлынхаа түүхийг бас отгүй багшаасаа сонсоод өөрсдийнхөө бас мэрэгсэн салбарынхаа мэдээллийг өргөд ингээд явах нь бас их үрдөнтэй юм а гэж харж байгаа юм тийм ээ. Тэгээ угаасаа энэ миний энэ хэлээд та санаа бол энэ түүх өв соёлоор л цөмөрө мөнгө осгоё. Тэр олсон мөнгөөр л одоо эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, нийгмийн даатгалын тогтолцоо шинжилгээ гэсэн зорилготой. За тэгээд энэ ноён уулаас бол аяг олцсон байгаа. Тэр аяг нь бол одоо хятад бичээстэй байсан мөгөө тэр хятад бичээсийг одоо тайлан уншихад манай эртний 1-р онд хятадын Сичуан мужид хэрэгцсэн болох нь бол батлагдсан байна. Ноён ууланд явуулсан малтлагын үр дүнд хүмүүн нар язгуурт нуттай урд талтай үүдвчтэй дөрвөлжин талантай боршинд газрын хүнд 2 давхар гойлын хашлагын дотор банзан авсан доршуулдаг байсныг бол одоо тогтоосон байна. Ноён уулын боршийг малтсан 20-р зууны археологийн томоохон нээлт тооцогддог бөгөөд хөнөөгүй боршинд өнөө хүртэл үеийн судлаачны хийсэн малтгаар алт, мөнгө, чулуу, төмөр, ширэм, зэс, яс, модын эдлээс гадна шилэн чимэг, хүрэл тойл зэрэг эд зүйлсэл олцсон байна. Монгол улсын нутагт бол хөнөөнөөс толбогдох дурсгалууд болох Борш, Хоршоол, Хоцорон үтгэл зөөнгүй байгаа нь 20-р зууны 20-д онд Төв аймгийн Борнуур сумын нутагт ноён уул хэмээх газраас асар том боршоод олцсон байна. За ингээд алдуурууд маань алдаад идэг сая багш маань бас дурдчихлээ л да. Одоо ингээд гадаадын улс орондоо тодорхой хэмжээний судалгаа хийхээр гаргаждаг. За ингээд буцааж одоо нөгөөдг нь орж ирж байгаа эсхинч тодорхойгүй иймэрхүү байдалтай байна гэж. Тэгэхээр бид бүхэн бол энэ төв өв соёлынхаа асуудал дээр бол одоо
амьсгалаасаас ч илүү ч юм уу мэдгүй амнасаа илүү одоо анхаарах зайлшгүй чухал шаардлагатай болчиход байгаа тийм ээ. Тэгээ ер нь энэ Монголыг судлыг гэвэл одоо дэлхийн түүхийг судлах болчихж байгаа. Тэр тухайн үед одоо тэр 2230 жилийн өмнөх бараг 2300 бараг 40 жил болсон байгаа шүү дээ. Энэ хугацаанд хүмүүсүүдийн зан үйл ахуй амьдрал өөрчлөгдсөн байна. Одоо тэр нэг л одоо бид нар ч гэсэн одоо энийг бас өөрөөр амьдчаа тийм. Тэгэхээр энд өнгөрсөн түүхээ бид судалснараа магадгүй хөндөрлөгтний түүх хөгжлийн түүх явцыг бид бол тогтоох бүрэн боломжтой гэж би бодоод байна. Тэр утгаараа дэлхийд гайхацсан олдруудаа бид дэлхийн ертөнцид гайхуулж гадны жуулчдаг. Одоо ч та бодолтой хүннүгийн лууд хот босчих юм бол манайхны сурчлагаа хийгээл байх шаардлага болох. Аялал жуулчлалыг татныг сурчлагыг шаардлагагүйгээр дэлхийн нийтээр одоо дэлхийд 7-8 тэрбум байна тийм. Тэр бүх хүмүүс чинь ирж Монголыг үз сонирхно. Тэрүүгээрээ дагаад манай аялал жуулчлалаа дагаад жижиг дунд үйлдвэрлэлийн эрүүл мэнд ангаа авах. Бид аялал жуулчлалаар дагуулад Солонгос шиг эрүүл мэндийн бас аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэх бүрэн боломжтой. Яагаад гэвэл манай Монголын эрүүл мэнд чинь өөрөө их уламжлалт эмчилгээ арга барил гэдэг чинь дэлхийд гайхагддаг шүү дээ. Одоо энэ Европ эмчилгээ чинь бол антибиотик гэдэг зүйл чинь бол одоо хүний биед асар их хортой юм аа гэдгийг эрдэмтэд тогтооцсон. Тэгэхээр уламжлалт ангаах юм бол хүний эрүүл мэндэд ямар ч хор хөнөөлгүй харин ч илүү хүнийг урт удаан наслуулдаг, магадгүй залуучулдаг тийм зүйл. Тэгээ та бүхэн энэ өмнө ярьжсан эми ховор ургамал байна. Ботаник эзэлт төрөлөнд байхад тэр эми ургамлуудыг ургуулдаг. Одоо манай Монголч гэсэн одоо сүүлүүд алтан агийн нуурыг лабораториараа ургуулж байгаа. Зөв жишээ. Тэгэхээр ч одоо өчнөө эми ургуулдаг байна. Монгол орны одоо эми ургамал түүний ашиг тус тийм ээ. Тэрийг бид дэлхийд сурчлах юм бол аль ч бас бид энэ эрүүл мэндийн жуулчлал хийж болж ер нь Монгол улс ч өөр тэр чигээр баялаг хөрсөн дээр ч хөрсөнд ороочтой. Энэ баялагаараа цөмөрөө хөрөнгө оруулалт босвол тэгээд Монгол улсын эрүүл иргэдэд аз жаргалтай урт удаан наслуулъя гэсэн зорилго оршиж байгаа. Миний хилээд байгаа цаана бол. За тэгээд одоо хүнөөчүүдийн язгууртан ноёдоо оршуулгатай газарт 7-аас 12 м гүн ба түүнээс гүнд дотор гадна 2 давхар дөрвөлжин байгууламжийн мод дүнзээр бариад түүн дотроо модон авсанд насны өчгчдийг шарилыг эд давхарсын хамт бол оршуулдаг гэсэн байна. Хүнөөгийн нас барсан банзаар зааж хийсэн авсан бол ноён уулан дах боршийг бол одоо Оросын эрдэмтэн Консловын удирдсан Монгол төвд экспедиц 1924 онд одоо Балтан судалсан байна. Түүнээс хойш бол одоо Монголын үндэсний түүхийн музейд хадгалагдчих бай. Эсгийн ширтгэн дээр дурдсан ноён уулын 6 дугаар боршоос гарсан бөгөөд уг ширтэг тан аратны дүрсийг их орноор зээглэн урсан баг. Энэхүү ширтэгний төв хэсэг нь бол одоо үүлэн хээтэй түүний гадна талаа нарийн зурас бэл хээтэй гадна хүрээг 140 хээтэй хятад торгоор эвдсэн баг. Энэ хэмжээрийн дотор талаар сарлаг буу дэлтэй болооч сүүл ба биеийн байдал бартай адил аратан мөнжих толгой аратан гэх мэтчлэн далуус сүлдээ амьддаг ноцолдуулан дүрсэж чимгэсэн байна. Тэгэхээр энэ монголчуудын дан ганц эртний хотуудыг оршуулгын зан үйлээ судалснараа дэлхийн энэ одоо хээ уулз гар урлал тэр бүх юм энэ монголчуудын хийдэг байсан юм байна. Маш их ухаантай ард түмэн байсан. Тэгэл тодруулаад харуулад. Санхийнхаа талаасаа ингэж харагдаж болох нэ. Тий одоо өнөөгийн байдлаар бол одоо Монголд одоо нийт 7000 хүнүгүй бош бол байгаа. 7000. За энэ бол одоо ингэж тус тусын өөр юмсэн одоо онцлогтой тийм ээ. Тэгээд энэ 7000 бош нь Монголд олцсноор Монгол улсын нутаг дэвсгэр нь бол одоо хүнүгүй үндсэн нутаг болохыг харуулж байгаа. Монгол судлаач эрдэмтэд бол одоо хүнөө Монголын угсаа гарлыг бол одоо холбоог олон зүйл баримтаар бол одоо баталсаар ирсэн бөгөөд энэ нэг баталгаа жишээ ноён уулын олдвор байна. За ноён уулын олдвруудын талаар одоо эрх дугаарууд үргэлжлүүлэн одоо хүргэе. Тэгээ өнөөдөр бас үнэтэй цаг заваас хуваалцаж хөрөлцөн ирсэн эдик за нүүр ам шүдний ерөнхий эмч Төвгүй их сургуулийн багш Баярмаа танд гядааснаа гэж талархаж байгаа илэрхийлье. За мөн өтгөө докторонтой бас баярлаж талархснаа илэрхийлье. Тэгээ ер нь бол уул номын тухай ярьж байхад би бас сайн бодож суулаа л да. Хүний биеийн уул болов ер нь одоо хүний арьс гэхээсээ илүүтэйгээр хүний одоо шүд байх юм байна. Ягаад гэвэл Монгол орны уул бол бүх мэдээллийг одоо хадгалсан байна гэдэг ийм зүйл байдаг бол нөгөө талд нь хүний эрүүл мэндийн одоо мэдээллийг хамгийн одоо сайн хадгалдаг ийм зүйл бол одоо шүд юм байна гэдэг. Одоо ийм шинэхэн мэдээлэлтэйгээр одоо энэ нэвтрүүлгээ өндөрлүүлэх болж байгаа туйлаас их баяртай байна л да биш. Тэгээ ер нь манай
хөтлөгчдөр бол их цагаас зочтой ураад тэгээд номныхаа дийчс бол барьдаг баг. Тэгээд өнөөдөр ингээд манай нэвтрүүлэг төрөлцсөн ирсэн баярмаа багштай номныхаа дийчс ингээд барья. Тэгээд таны бас цаашдаа судалгааны ажилд бас өндөрөөс өндөр амжилтыг хүсье те. Энэ хүү сайхан бүтээлээс нь бас оюутан хүмүүстэй хүртээгээд хамтдаа сурч мэдэх болно. Баярлалаа гэж. За баярлалаа. За ингээд маш их сайхан одоо эрүүл мэндийн талаас ялангуяа шүдний эрүүл мэндийн талаас ч мэдээлэлтэй боллоо. За түүх төрсөлийнхаа талаас ноён уулын талаар бас ховор садун сонин одоо юм олдууруудын талаар за мөн байшин газар зүйн талаар бас мэдээлэл авсан. За яг олдууруудын талаар бол эрэх дугаар та бүхэндээ бас дэлгэрэнгүй сайхан өгүүлээ. Ингээ хамтаа бас ирэх хүмүүс сонсогч та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ ажил ус үргэлж өвдөө байх юм. Ерөөлийг өөдөд нь өргөн дэвшүүлээ да. Хамтаа байсан та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.